Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байна. Хэдийгээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцлагч бусад байгууллагатай уялдаа холбоотой байж чаддаггүйгээс улбаалжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тусдан агентлаг байгуулахар болжээ. Агентлаг төсөвт дарамт учруулахгүй гэгч төрийн байгууллагын уялдаагүй байдлаас болж засгийн бүтэц данхайж эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газар нэртэй агентлагийг шинээр байгуулахар болж байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцсан ажиллаж байсан ч төрийн бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаагаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал орхигддог жишээ байгаа тул ийхүү тусад нь агентлаг байгуулахар болжээ. Улсын хэмжээнд 103 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 42% нь нэн ядуу амьдарч байна. Энэ тоог хөгжлийн бэрхшээлгүй ядуу айлтай харьцуулахад 2.5 дахин хүнд амьдралтай байгаа гэж үндэсний статистикийн хороод өгнөжээ. Салбар яам дангаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа тул тусад нь хэрэгжүүлэгч агентлаг байгуулахар болж байна. Яг та хэрэгжүүлэгч агентлаг засгийн аль нь бол засгийн газрын агентлаг. Яг нэг хэсэг нь бол яг тохируулагч агентлаг болдог. За нэг хэсэг нь бол хэрэгжүүлэгч агентлаг болдог. За тохируулагч хэрэгжүүлэгч агентлаг гэдэг нь миний ойлгож байгаагаар яг одоо үйл ажиллагаанд нь одоо хяналт тавьдаг байх. Эрхийн одоо байцаагчийн одоо чиг үүрэгтэй байгаа ийм одоо чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд нь голцвол тохируулж одоо агентлагаар бол ажиллаж байгаа. Яг одоо гүйцэтгэх чиглэлийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд нь бол үндсэндээ хэрэгжүүлж агентлаг гэдэг одоо ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг ярина гэж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярихын тулд жилд улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг гаргаж асуудал ярьдагч энэ нь хангалтгүй байгааг хэлв. Тиймийн тулд дахин агентлаг байгуулсан ч төсвөөс нэмж мөнгө авахгүй гэдэг зүйлийг салбарын сайд нь хэлж байна. Харин яамд асуудал хариуцж байсан газрын мэргэжилтнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүний ерхий газар руу шилжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг сэргээн засах үндэсний төвийн суурь баазыг ашиглаж нийлүүлэхэр болжээ. Ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон жаргалыг одоо маш сайн одоо мэддэг байх. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдж байгаа аливаа асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнх нь одоо оролцоон дээр нь тулгуурлан одоо шийдвэрлэдэг одоо байх. Энэ одоо нөхцөл боломжийг нь одоо бас олгоё. За нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний асуудал гэдэг бол шийднэ гэдэг зөвхөн дан нэг яам хөдлөм нэг хамгааллын яамны шийдчихэд асуудал биш ээ. Энэ бол салбар хоорондын уялдаа холбоо шаардсан одоо асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр Монгол улсад амьдрахад хэдийгээр хууль эрх зүйн орчин байдаг ч ажиллаж амьдарч бусадтай ижил тэгш шалгахад хол зөрүүтэй амьдарч байгаа юм а. Адаглаар авто замаар гарахт нь хүртэл тохируулсан стандартын гэрлэн төхөө байхгүй. Барилга байгууламжууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулалтын зам талбай хаалга байхгүй гэгчлэн эдгээр хүний эрх алхам тутамд зөрчигдөж байгаа юм. Салбар яам энэ асуудлыг дангаар нь авч үзэж ажил явуулж чадаагүй нь өнөөдөр тусад нь агентлаг байгуулах хэмжээнд хүртэл ярьж байна. Харин тусдаа хэрэгжүүлэгч агентлаг байгуулж засгийн газрын бүтцийг өөрчилж данхайлгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хэрхэн сайжрахыг харж дүгнэх үлдээд байна.